Сайн бацгаана багш нараа, өнөөдөр би 20 цэрийн үед хийсэн ажлынхаа талаар танилцуулах гэж байна. Телег хичээлүүдийг өөрөө үзэж тэмдэглэл хөтлөн багш нарын арга зүйгээс суралцж байна. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтарч ажиллах үйл ажиллагааг дэмжих, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах ангийн группээр дамжуулан цахим хэлбэрээр хамтран ажиллаж байна. Сурагчдад нэмэлт дасгал даалгаврыг бэлтгэн ойлгоогүй зүйлийг давтуулж баттгаж ажиллаж байна. Монгол хэл математик хүн байгаль хичээлүүдийн блюпринтийн даалгавар боловсруулан даалгаврын сангаа баяжуулсан. COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч ангийн эцэг эхийн группт цаг үеийн онцлог чухал шаардлагатай зар мэдээллийг цаг тухай бүрдэн мэдээлэн ажиллаж байна. Улсын шалгалтанд бэлдэх даалгавар Publish-share програм бэлтгэн сурагч бүрд хэвлэмэл даалгавар бэлтгэн эцэг эхээр дамжуулан хүргэв. Мөн гэр оролтын айлуудын хаяг бүртгэн өгч ажиллаваа. Эцэг эхчүүдээс хэрхэн өвчнөөс сэргийлж байна вэ? ТV хичээлийг хэрхэн хийлгэж байна вэ гэсэн асуулаа захин болон хуцаар бүрдэн судалгаа авч ажилласан. PowerPoint програм болон Wondershare, Filmora 9 програм дээр захин хичээл 10-ыг боловсруулж өөрийн туршлагаар 2 хичээл хийж ангийн групп дээр оруулж хичээлээ шалгаж байна. Захимаар эцэг эхээр дамжуулан нэмэлт даалгавар багшийн номоос 3 төвшингийн даалгавар, хүн байгаль Монгол хэл математик хичээлийн даалгавар болон авиа хичээлийн сурах, бичиг бодол заавар видео хичээл захиндаа байршуулан эцэг эхчүүд хэвлэн хийлгэх утсаар харж буулан хийлгэх зэргээр чанартаасаа хийлгэж байна. Zoom-ээр сурагчдаас сорил авч чатаар шалгаж байна. Үнэлгээг өөрсдөө бодож сурч байна. Малчин өрхийн сурагч нартай уцаар холбогдож даалгавар өгч бодлого бодгоо агшгала их тохиох болон тест ажил гаргачлалыг зааж ажиллаж байна. Секцийн багш нартайгаа Zoom буюу лабаар хурал хийж хавдар англи сурагчдад зөвлөх, мөн төгсөх анги учир анхаарах зүйлүүдийг ярилцаж сүүлийн 2 удаагийн хөл хорионы нэмэлт даалгаврын сангаас авч блюпринтэд даалгавар боловсруулан өгөхөөр ярилцсны нэмдээ зөвлөн туслав. Мэргэжилтний өгсөн заавал цэжлэх шүлгийн тухай цаг үед нь чэйжлүүд шалгав. За Google Drive ашиглан телег хичээл болон нөхцөл байдлын талаарх асуулга боловсруулан эцэгээс судалгаар санал хүсэлтийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Google Docs дээр Word-оос тест туулж, Google Forms дээр форм үйлдвэрээр хургаж хялбар аргаар тест боловсруулах аргыг суралцаж, мөн хүүхдүүдээс шалгалт авч байна. Дэвтэр засахдаа дараах програмыг ашиглаж байна. За 20 цэр үед ангийн их цэвэрлэгийг 3 удаа чанартай хийсэн. Ангийн группээ ихэвчлэн ажлууд 7 хоног бүрийн теле хичээлийн хувийг цаг тухай бүрд нь оруулж ирсэн. Бас адил COVID-19 тухай мэдээлэл оруулж ирсэн. Хүүхдэд өгөх мэдээллийн зөвлөгөө, коронавирусын ханиад томоноос өөрсдөө хамгаалах зэрэг бие амны зөвлөгөөг оруулж ирсэн. Цаг үе тухай мэдээллийг оруулж ирсэн. Амны сургуулиас авсан судалгааг цаг тухайд нь хийж явуулж ирсэн. Зургийн хичээл буюу хүүхдэд хичээлс гадуур харьцлаарай. Сургалтад явуулж баримтжуулсан байна. За дахин байгалийн хичээлийг бас туршилтуудыг гэртээ хийж багштай үзүүлэлт дүнлэгийг авсан. За 2-3-4 дээр сард хүүхд бүр гэртээ цаг тухайд нь теле хичээл болон багшийн бүрт өгсөн даалгаврыг маш чанартай хийж хүүхэд бүр багшийн хувь чат руу дэвтрийнхээ зургийг явуулж дүнгээ авч алдаагаа засаж хэвшиж байна. За хүүхэд бүр хичээл хийсэн дэвтрээ шалгахдаа дараа програм ашиглан ажиллаж байна. За чэйжчиг математик шалгалтуудаа мөн зассан байдал нь хүүхэд бүр хичээл хийсний зургийг групп дээр оруулж байна.
Багш ангийн группээр лаб буюу зүүмээр хичээл зааж одоогийн байдлаар 15 хичээл заасан байна. 4 цаг багшийн зүгээс гаргаж материал жишээ даалгавар мөн хариу бодолтуудыг ангийн группээр оруулж бүгд өөрсдөө бие дааж алдаагаа засаж хянаж засснаа багшийн өгч чадварыг олж ирсэн. Энийг аюулгүй орчин захин зөвлөлийн уралдааны агуулгад хэлсэн байна. 2-3 сар даалгавар өгсөн байдаг. Даалгаврыг болохоор теле хичээл буюу хэлтийг одоо багш нэмж өснөд гарна сар сараар бүртгэж аваад бүгдэд өөрсдөө баталгаажлыг өгсөн. Багш намж байлаа гэсэн юм. 3 сарын 2-нд эцэгхийн хор онлайнаар хийсэн байна. Хүүхэд нэг өөрийн хөгжүүлсэн тул зайны сургалтаар 3-4 сарын улирлын хичээлд бэлтгэн ангийн бүрэлдэхүүн байсан. Чин коронавирус хаваа таманаас өөрсдөө хамгаалцгаа үгэндээ багш нар эргүүлсэн байна. Ангийн групптэй ажиллуулж 7 хоног бүрхшээс гадуур ажиллаа. Нэг хичээл олж, даг хичээлээр зүүмээр хадгалж авчирсан хүүхэд байна. Башилсан байна. Одоо энэ хичээлээр багш өөрийн хоббигоо хийдэг. Эсхийг цэцэг бодлох хичээл ирсэн байна. Зүүмээр айко хичээл заасан байна. Тестийг шууд хамтарч ажилласан байна. Номбос хүн байгаль зүүмээр зааж тестээр ажилласан байна. Математик монгол хэлний хичээл зааж тест ажиллаж харин төвшөлтэй байна. Ангийн урд хийсэн. Ангийн дараа нь ажил. Заавчтай хэлсэн шүү. За. Тэгээд 98 нэгдүгээр төвшин эхэлж байна. За бодлого уншия. Бодлого уншия. Тэгшлэлийг бодоорой гэсэн байна. За, бодъё. Зэрэг. Энэ дээр юу яаж байгаа? Энэ тэгсгэл дээр 92-57 шууд үржүүлээд хариулт өгч байна тий? Тий. Гас үржүүлж байна. 92-57 үржүүлээ. Ирээд хариулт тулгаж байна. Тулгаж байна. За. Нөх яасан мундаг төрүүлээ бодоод байгаа мó? Ивэл Энэ нөгөө ангийн групп дээр харин би батцсан шүү бүгдийг. Тийм үү. За. Сайн байна. Ямар сэдвэр бичиж байгаа юм өнөөдөр? Хүн. За, цээж чиг ихээр яадаг вэ манайхаа? Доголт. Маш гоё чимээгүй бичнэ. Цаатлынхаа дууг хаагаад камера юу лээ чихвчээ хаагаад бичээрэй. Тэгэхгүй бол зарим шуугаад байгаа шүү за. Одоо гоё намж юм бэ болж юм. За, бахны яалаа шүү хэллээ шүү хэлэх үү? Илээ. За хэлээ багш. Хүнлэг. Ардчилсан нийгмийн баярлалаа би. За болцсноо. Баялагын нэг юм. Болцсноо. Болцсон. Гараа оргий болсон гараа оргий. Дагшна. Сарай. Атаатси. Өөрөнгө бодлоор тусдсан уу? Өөрөнгө бодлоор болно мэнийхөө.